Техас мужийн Остин хот 2022 оны 5 дугаар сарын 11-ний оройн 10 цаг. Тус хотын яаралтай тусламжийн 911-т дараах дуудлага ирдэг. Манад байсан манай найз намайг орж ирсэн чинь угаалгын өрөөний шалан дээр хөдөлгөөнгүй амьсгалахгүй хөвтөж байна. Энд хаасайгүй цус болсон байна. Би яг юу болсныг мэдэхгүй байна гэснээр Загдагийн албаныхан хаягийн дагуу шуурхай очдог. Austin 911, what's your emergency? My friend is staying with me, and I just walked in, and she's laying on the bathroom floor, and there's blood everywhere. Austin, please! Do I stop? Дуудлага өгсөн бүсгүйг Каш гэдэг цагдаа нарыг ирэх үед цусан дунд хөдөлгөөнгүй хэвтэх найздаа анхны тусламж үзүүлэхийг оролдон зүрхний даралттай иллэг хийж байлаа. Цагдаа нартай уралдан түргэний эмч нар ирсэн хэдий ч цээжиндээ нэг толгоондоо хоёр буудуулсан хохирогч Энна Уилсонд амьд үлдэх ямар ч боломж байсангүй. Газар дээрээ тэр дороо амиа алджээ. Энна Мо Уилсон 26 настай Энна нь спортлог гэр бүлд өсөж хүмүүжсэн, биеийн тамирын сургууль төгссөн, багаасаа дугуйн спортоор хичээллэж 18 нас хүртэлх ангиллалын мэрэгжлийн дугуйн үндэсний багт хүртэл байсан мэрэгжлийн дугуйчин бас усан цэлэлт цанаар гулгах гээд маш спортлог бүсгүй байжээ. Уралдааны дугуйнаас Барта замын дугуйн спорт руу шилжиж улсын хэмжээний олон тэмцээнд төрүүлж байсан үзэсгэлэнтэй энэ бүсгүйг хэн яагаад будаж хорох болов? Эхний үзлэгээр цагдаа нар орон гэргийн хулгайч хөнгүү байна гэж андуурч орсон байшинд Эннатай халз тулсандаа сандарч түүнийг бууцсан байх гэж таамагласан. Шалтгаан нь мэрэгжлийн дугуйчдын ундаг дугуй маш үнэтэй байдаг. Жишээ нь талигач Эннагийн дугуй $14,000 үнэтэй. Ер нь $24,000 түүнээс дээш үнэтэй уралдааны ундаг дугуйнууд ч байдаг юм байна. Энна хэд хоногийн дараа болох тэмцээнд хүрэлцэн ирж найз Кашин гэрт хэд хонож байсан бөгөөд гэр дотор хаалхны хажууд тэмцээнд ороход бэлэн болгоод тавьсан байсан Эннагийн дугуй байхгүй байгааг гэрийн эзэн Каш цагдаа нарт хэлсэн учраас ийхүү цагдаа нар хулгайн үйлдэл нь хүн амны хэрэг болж гэж таамаглажээ. Гэсэн хэдий ч гэрийн хажууд байх мод бутан дундаас Эннагийн үнэтэй дугуй олдсон. Мөн гэрт байгаа бэлэн мөнгө, банкны картууд, үнэтэй зүйлс алга болоогүй байсан тул хэрэг арай өөр сэдэлтэй гэж үзэн цагдаа нар Кашиг байцаах бас буугар буудсан эсгийг шалгах тест хийхээр авч явсан байна. Хэрв хэн нэгэн гар буугаар буудсан тохиолдолд гохдарсан гарын эрхийн хурууны булчинд хүчтэй дөргилт өгч цочроосон байдаг. Буунаас гарсан дарины тоосонцор гарнаас тэр дороо арилдаггүй гэх мэт тест хийж шалгаж тогтоож болдог олон аргууд байдаг юм байна. Тестийн дараа Каш буугаар буудааг нь тогтоогдов. Каш мөрдөгчдөд мэдүүлэхдээ найзуудтайгаа оройн хоол идэхээр 5 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан. Орой 10 цагт гэртээ буцаж ирэхэд ийм харамсалтай зүйл болсон байснаа хэлснээс гадна нэг чухал зүйл хэлсэн нь талигач Эннаг хуучин найз залуу болох Колин Стрикландтай уулзаж бассейнд хамт сэлэх тухайга мессеж бичсэн гэдгийг хэлдэг. Үүний хажуугаар мөрдөгчд хөршийнхэн гадна камерын бичлэгээс нэгэн хар машин тухайн хэрэг гарсан өдрийн орой Эннагийн байгаа байраар 8 цаг 25 минутанд 8 цаг 37 минутанд хэд хэдэн удаа эргэлцсэн бичлэгийг олж авсан ба 8 цаг 45 минутын бичлэг дээр Эннагийн орилго чимээ залгаад буундуу тод бичигдсэн байдаг. Буундууны дараа хар машин Эннагийн байрыг орхин явсан байна. Машин дотор хэн байгааг олж харах боломжгүй байсан хэдий ч машины загварыг бас ардаа дугуй ачдаг хэрэгсэл тогтоосныг олж мэддэг. Хэрэг гарсны маргааш өглөө мөрдөгчд Эннагийн хамгийн сүүлд уулзсан хуучин найз залуунд байсан гих Колин Стрикландтай уулзахаар гэрт нь ирлээ. Тэдний гэрийн гадаа хэрэг болсон газар нааш цааш эргэлдэж
Буун дууны дараа ахиж үзэгдээгүй хар машин дүрээрээ зогсож байгааг мөрдөгчд маш сайн анзаардаг. Эннаг өнгөрсөн орой нас барсан харамсалтай бас цочрон мэдээг Колинд дуулгахад тэрээр тийм ч ихээр цочирдож хүлээж авсангүй. So apparently last night she passed away. Бас түүний биеийн хилэмж нүдний харцан тогтож өгөхгүй мөрдөгчд рүү харахаас зайлсхийж байгаа нь с ิจ гтэй байлаа. Иймээс мөрдөгчд Колиныг судалж эхэлжээ. Тэгэхээр Colin Strickland гэж хэн бэ? Энната нас чацуу 26 настай бас л олон тэмцээнд төрүүлж байсан мэрэгжлийн дугуйчин Colin хэмээх энэ залуу нь өмнөх жилийн 10 дугаар сард үерхэж байсан найз охин Caitlin Armstrong-оос салсан энэ үедээ өмнө нь таньдаг байсан талигаач Эннатай илүү дотн танилцсан романтик харилцаатай болжээ. Vermont мужид амьдардаг Энна нь Colin-ы амьдардаг Техасын Остин хотод болох тэмцээнд оролцохоор ирээд мэдээж Colin-тай уулзсан байна. Гэтэл энэ үед Colin өмнөх найз охин Caitlin-тэйгээ эргэж уулздаг. Бүр нэг байшинд хамт амьдардаг болсон байсан хэдий ч Colin-ы хувьд энэ харилцаа нь on and off буюу яг албан ёсны биш. Учир нь тэр хоёр тусдаа өөр өрөөтэй Caitlin янз бүрийн залуучуудтай болцдог. Үүнийг нь би огт тоодоггүй. Тийм байтал Caitlin намайг Эннагийн талаар ярихаар бухимдаж уурлах гээд байдгийг гайхдаг гэдгээ Colin найзуудтай ярьж байжээ. Тийм хэдий ч Colin Caitlin-ээс яг таг салчихгүй үргэлж хамт явдаг шалтгаанаа бизнесийн хамтрагч учраас гэж тайлбарладаг байж. Нэг ёсондоо Colin хоёр бүсгүйд яг яах гээд яг хинтэн цааш үерхэх гээд байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй сэтгэгдэл үлдээгээд яваад байсан бололтой. Харин Caitlin-ийн хувьд бол байдал эсэргээр. Colin бол түүний найз залуу. Тэр хоёрын дундуур өөр хинж орох ёсгүй. Гялс нэг юм хэлэхий. Хэрв та манай суугт subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дараарай. Баярлалаа. Эргээ үргэлжлүүлэн сонсцгоё. Colin байцаалт ярилцлагын үеэр Эннатай 6 цаг 30 минутын үед уулзаж бассейнд сэлцгээсний дараа хамтдаа хоолнд орсон. Тэгээд бүрэнхий болохоос өмнө 8 цаг 30 минутын үед түүнийг түр барьлаж байгаа найз Кашийн гэрт хүргэж өгсөн. Түүнээс хойш түүнийг хараагүй, холбогдоогүй гэж мэдүүлдэг. 9 цагт гэртээ ирэхэд миний араас 9 цаг 20 минутын үед Caitlin орж ирсэн. Бас гэрийнхэн гадаа байгаа ардаа ундаг дугуй тогтоогчтой хар машиныг Caitlin ундаг болохыг. Үүнээс гадна өнгөрсөн 12 дугаар сард гар буу худалдаж авснаа хэлдэг. Баггүй хугацааны байцаалтын сүүл үеэр Colin сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй. Би Эннаг алаагүй. Би биш гэж уйлсан байдаг. За тэгвэл Colin-ы хамт амьдарч байгаа найз бүсгүй гэх Caitlin Armstrong 35 настай, Энна болон Colin хоёроос 9 насаар ихч, йогийн багш хийдэг. Дугуйн спортоор хичээллэх үеэрээ Colin-тай танилцж байсан. Caitlin өмнө нь зан харилцааны доголдолтой, түрэмгий зан араншинтай, гэр ахуйн хүчирхийллийн бүртгэлтэй, шүүхээс анхааруулга, сануулга авч байсан түүхтэй болохыг олж мэдсэн мөрдөгчд Caitlin-ыг байцаалт авахар авчирсан хэдий ч бүтлгүүцсэн байна. Түүнтэй янз бүрээр ярилцах гэж оролдоод түүнээс олигтой мэдээлэл авч чаддаггүй. Учир нь Caitlin би өмгөөлөгчгүйгээр ямар нэгэн асуултанд чинь хариулмаагүй байна. Бас би баривчлагдаагүй. Хүссэн цагтаа эндээс явж болох учраас ярилцлагыг одоо дуусгаж явмаар байна гэдгээ мөрдөгчдийг асуулт асуух бүрт хэлж байлаа. Бүр талигаач та хоёрын хооронд тодорхой асуудал үүссэн байсан гэж Colin бидэнд хэлсэн. Чиний машин талигаачийн байрны орчмоор эргэлдэж байгаа бичлэг бидэнд байна. Тэнд юу хийж явсан бэ? Ямар нэгэн тайлбар байна уу гэж мөрдөгчдийн асуусан асуултанд ч хариулахаас зайлсхийж, нэг бол өмгөөлөгч дууд эсвэл намайг явуул гэдгээс өөр зүйл хариулахгүй байв. Энэ нь мэдээж маш с ิจ гтэй хэдий ч өөрийнхөө ямар ирэх идэлж болохыг мэдэж байсан Caitlin-ыг мөрдөгчд зүгээр л явуулахаас өөр зүйл хийж чадаагүй байна. Хэрэг гарснаас хойш 3-4 дахь өдрүүдээс мөрдлөг шинжилгээнүүдийн хариунууд гарч эхэлдэг. Талигаачийг буутсан сумны хонгойны шинжилгээний дүнгээр уг сум Colin-ы худалдаж авсан буугаар буутсан батлагддаг. Уг бууг Caitlin Colin-оос нууцаар авсан байх магадлалтай. Бас буун дуу гарахаас өмнө болон дараа хөршин камерт олон давтамжтай бичигдсэн хар машины эзэн бол Caitlin байсныг олж тогтоодог.
Үүнээс гадна уг аллах болсон цагуудаар Кейтлин йогийн ангитай байсан гэдэг нь батлагдаагүй. Нэг ёсондоо худлаа байсан. Иймээс мөрдөгчд Кейтлин дээр анхаарлаа хандуулж сэжигтнэр тооцсон яаралтай ахин байцаалтанд дуудах шаардлагатай бол баривчлах арга хэмжээ авахар түүнийг хайсан боловч яг энэ үед Кейтлин Төв Америкийн виз шаарддаггүй Коста Рика улсад онгоцноос газардаж байлаа. Тэгэхээр яг юу болсон бэ? Амжилттай яваа залуухан үзэсгэлэнтэй Энна бүсгүйд Кейтлин анхнаасаа л атаархдаг бас найз залуу гэж боддог Колиныг үргэлж түүнтэй харддаг байсан байна. Тухайн орой Энна Колин хоёрыг орон хоол хамт идэд дуусгаас эхлээд Эннаг хүргэж өгөх мөчөд ч Кейтлин тэр хоёрыг мөрдөж ажиглаж байсан нь гар утасны сүлжээний байршлаар батлагддаг ба Колин Эннаг найзынд нь хүргэж өгөөд буулгаад явсны дараа Кейтлин дотогшоо орж Колины гар буугаар Эннаг 3 удаа буудаж хороогоод зүгтсэн. Тэр хэсэг нь хөршийн камерт бичигдсэнийг бид үзсэн билээ. Үйлдсэн хэрэг нь илэрч баригдах нь ерөөсөө цаг хугацааны асуудал болсныг ойлгосон Кейтлин эхний байцаалтаас мултарсан даруйдаа зүгтгаар шийдэж хил дээр саатуулагдаж баригдахгүй тулд өөртөө нь маш төстэй харагддаг төрсөн дүүгийнхээ гадаад паспортыг ашиглан Коста Рика руу ниссэн байна. Тэрээр очисон даруйдаа йогийн хувийн сургагч багшийн ажил хайж байснаас гадна гоо сайхны хагалгаанд орж нүүр хэсэг гадна төрхөө өөрчлөн баригдахгүй байх янз бүрийн арга хэрэгэлсэн хэдий ч түүнийг хоёр улсын хамтарсан мөрдөгчд барьж авч гэмт хэрэг үйлдсэн Америкийн нэгдсэн улс руу буцаажээ. First at 6, authorities expect murder suspect Caitlin Armstrong to return to Austin in Шүүх хурлаа хүлээн шоронд хоригдож байх үедээ Кейтлин зүхтах гэж оролдсон боловч мэдээж амжилтгүй болсон нь ойлгомжтой. 2023 оны 11-р сарын 16-нд түүний шүүх хурал болж маш олон нотлох баримтууд дээр үндэслэн түүнийг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэгээр санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн тооцсон гин буруутай гэж үзэн 90 жилийн ял өгснөөр энэхүү хэрэг хаагджээ. Уг нь Техас муж бол цаазын ялтай муж. Гэвч шүүх Кейтлинд бүхэн өгтлөө давж заалдах эрхгүйгээр 90 жил нүглээ намжлах боломж олгон энэхүү бараг бүх насаар нь ялсан байна. Энд хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Танд таалагдсан бол сувгийг маань дэмжин лайк дарж, шеэр хийж цааш түгээгээрэй. Бас энэ хэргийн талаар бодлоо бусадтайгаа хуваалцаж, комент үлдээгээрэй. Үргэлж урам өгдөг, subscribe дарсан үзэгчдтэй баярлалаа. Хэрв та дарж амжаагүй байгаа бол яг одоо дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.